юуны талаар ярилцах вэ гэхээр ер нь хүн хамгийн хурдан сурах арга нь юу юм бэ? Бид нар бол маш олон төрлийн арга хэрэглэдэг. Ер нь хүмүүс бол ихэнхдээ хүн ам ихэнх нь хурдан юмыг сурах хамгийн оновчтой арга бол сурвалж сурах гэж ярьдаг. Яг энэ удаагийн бичлэгийг яг энэ бичлэгийг үзснийхаа дараа та нарын санаа юмыг арай өөр талаас нь харах байх гэж бодож байна. Яагаад вэ гэхээр би ер нь бол хүмүүсийн нэг яриад байдгүй зүйлийн талаар энэ удаагийн бичлэгээр ярих гэж шийдсэн. Амралтын өдрөөр өнөөдөр бүтэнсэн өдөр тэгээд хэвлэлийн амарцсан бичлэгийг хийя. За тэгээд эхлүүлье. Хүн ер нь яаж хурдан сурах юм бэ? Би ер нь маш олон материал үзлээ. Би ном унших хоббитэй ер нь сурсан зүйлээс бусдад одоо ингэж ярьж бичлэг хийх журмаараа ингэж влог хийх аягүй дуртай. Яагаад вэ гэхээр энэ намайг бусдыг хөгжүүлэхээс гадна намайг хөгжихэд өөрөө хөгжихэд бас их хөв нэмэр оруулдаг. Хамгийн наацхан миний ярианы чадвар энэ влог хийснээр ер нь мэдгэцгүүд төвшөнд сайжирч байгаа гэж бодож байна. Та нар миний хамгийн анхны влогийг хараарай. Ярианы чадвар бол маш муу, нэг юм маш олон удаа тавтаад ээрж муурал гацаал ерөөсөө тийм эвтэйхэн биш байсан. Харин одоо болохоор тэр үетэй харьцуулах юм бол шал ондоо болсон. Ярих зүйлээ илүү оновчтой, зэгцтэй, зохион байгуулалттай ярьж сурч эхэлж байгаа. Гэхдээ болоогүй, дахин улам сайжрах болно. За ингэ сэдвтэ орцгоё. Хүн ер нь яаж юмыг хурдан сурах вэ? Ер нь би их юм уншлаа тэгээд хамгийн хурдан сурах арга бол сурсан хүмүүсээс суралцах. За энэ бол маш жоон сонирхож магадгүй. Гэхдээ жишээ авъя. Хүнээс суралцах нь хамгийн оновчтой арга юм аа. За тэгэхээр ямар хүнээс суралцах вэ гэдгээс сонгох нь маш чухал. Хэрвээ чи ямар нэгэн зүйл, ямар нэгэн бизнес хийх гэж байгаа бол эсвэл ямар нэгэн спортоор хичээлэх гэж байгаа бол жишээ нь чи спорт хичээлэхгүй хичээлэх гэж байгаа бол чи хэрвээ булчинтай болыг чи илүүдэл чинтэй хүнээс яаж булчинтай болох талаар асуухгүй тийм үү? Чи булчинтай хүнээс яаж булчинтай болох талаар асуу. Яг тэрнтэй адилхан бүх зүйл дээр яг адилхан. Чи бизнес хийвэл бизнес хийсэн хүнээс асуух хэрэгтэй. Хэрвээ чи гадаад хэл сурах гэвэл чи гадаад хэл сурсан, гадаад хэлээр сайн ярьдаг хүнээс чи сурах хэрэгтэй. Тийм учраас ямар хүнээс сурах уу гэдэг нь маш чухал. Дэлхий дээр 7 тэрбум 300 сая хүн байна. Тийм учраас миний зөвлөгөө бол юу гэхээр чи дэлхийн шилдэгүүдээс эхлэх хэрэгтэй. Цаг хугацаа хэмнэх хамгийн оновчтой арга бол сурах цаг хугацаа хэмнэх хамгийн оновчтой арга бол дэлхийн шилдэгүүдээс суралцсан. Билл Гейтс, Элон Маск, Ганди, Тереса их дэлхийн түүхэнд дэлхийг эрг одоо байдлаар өөрчилсөн цөөхөн хүмүүс байгаа. Эйнштейн, Стефен Хокинг энэ хүмүүсийн олон жилийн хөдөлмөрөөс өөрийнхөө багахан цаг хугацааг зарцуулаад суралцах нэг арга. Тэр нь юу вэ гэхээр очиж уулзахгүй маа гэхэд бид номыг унших хэрэгтэй. Тийм учраас би юу ч хэлэх гээд байна гэхээр ямар ч сургуульд сурснаас ямар ч сургууль гэдэг нь бас учиртай шүү. Би дэлхийд эхний 200 дахь сургуульд сурдаг. Гэхдээ би хизээч дипломоор ч юм уу эсвэл сурсан сургуулаараа бусдад өнгөрч байгаагүй шалтгаан нь юм. Яагаад вэ гэхээр ямар ч сургуулиас илүү дэлхийн ямар ч сургуулиас илүү чанартай суралцах нэг арга бол ном унших. Надад итгэх. Чи Харвард 4 жил сурсан байж болно. 1 жил ном уншсан хүн гарч ирэл чамаас магадгүй илүү ухаантай байх магадлал хамаагүй өндөр. Гэхдээ чи тасралтгүй идэвхтэй үнэхээр цагаа зарцуулж ном уншдаг байх шаардлагатай. Магадгүй 7 хоногт нэг ном эсвэл сард нэг ном унших зорилго тавиад ном унших юм бол илүү амар. За тэгэхээр яаж ном? За тэгэхээр хамгийн их суралцах нь хүүрнээд ярих юм бол хамгийн хурдан суралцах арга нь бол хүнээс суралцах юм байна. Хэрвээ тэр хүнтэй уулзч эсвэл очиж суралцах чадахгүй бол номноос нь унших юм байна. За тэгэхээр хамгийн хурдан суралцах арга маань ном унших юм байна. За тэгэхээр номоо яаж сонгох вэ?
ном яаж сонгоно гэдэг маань ер нь маш чухал хэсгүүдийн нэг. Яагаад вэ гэхлээр дэлхий дээр нийт 125 сая төрлийн ном хэвлэгдэж байна. Энэ ном янз бүрийн ном байгаа. Хэрэгтэй, хэрэггүй, сонирхолтой, сонирхолгүй, зарим номнууд сонирхолтой мөртлөө хэрэггүй номнууд байна. Ашиггүй номнууд байна. Эсвэл зарим номнууд сонирхолгүй мөртлөө үр өгөөжтэй номнууд байна. Зарим номнууд сонирхолтой мөртлөө үр өгөөжтэй номнууд байна. Зарим номнууд сонирхолгүй мөртлөө үр өгөөжгүй номнууд байна. Тэгэхээр энэ номнуудаас яаж шүүж сонголт хийх вэ гэдэг нь бол хамгийн чухал хэсэг. Тэгэхээр тийм учраас яг ямар номнуудыг сонгох вэ гэдэг нь яаж сонгох гэхээр 125 сая төрлийн номноос хамгийн шилдэгүүдээс эхлэх хэрэгтэй. Хамгийн шилдэг номнуудаас эхлэх хэрэгтэй. Хамгийн олон хүн авч уншдаг. Магадгүй хамгийн олон хүн худалдаж авдаггүй ч гэж болно. Хамгийн үр өгөөжтэй номнуудаас сонгох хэрэгтэй. Энэ үр өгөөжтэй номнуудын нэг номны талаар жишээ болгож та нарт ярих гэсэн. Миний зарим номнууд хүний амьдралыг нэг шөнөс дотор өөрчилдөг. Тэгтлээ одоо илүү их маш их үр өгөөж өгдөг. Тэр номнуудыг бол хүмүүс ерөнхийдөө хүмүүс мэдрээд маш олон саяараа борлогдох одоо шалтгаан байдаг. Тэр нэг ном бол одоо энэ How to Win Friends and Influence People. Энэ ном бол маш чухал ном. Яагаад энэ ном чухал ном бэ гэхлээр энэ номон дээр байгаа зүйлс дэлхийн ямар ч ихтэй сургууль заадгүй зүйлс байна. Магадгүй би яагаад ямар ч ихтэй сургуулиас илүү ном унших нь үр өгөөжтэй юм бэ гэж ярьж байгаа энэ шалтгаан гэх юм бол заримдаа сургууль бидэнд хамгийн чухал зүйлсээ орхитуулдаг. Жишээ нь ямар ч сургуульд олон хүний өмнө яаж ярих талаар заадгүй, яаж илтгэл тавих талаар заадгүй. Ямар ч ихтэй сургуульд дэлхийн ямар ч ихтэй сургуульд үр өгөөжтэй хурдан юмыг цээжлэх талаар заадгүй. Бид өдөр болгон юм цээжилдэг. Бид өдөр болгон хүмүүстэй хайрцдаг. Бид өдөр болгон олон хүмүүсийн магадгүй өдөр болгон биш маа гэхэд амьдрал маш олон удаа олон хүмүүсийн өмнө ярих, өөрийгөө илэрхийлэх шаардлага зайлшгүй гарч идэг. Нэг судалгаа авсан байгаа юм л да Америкт. Хүмүүсийн хамгийн их айдаг зүйлс гэсэн чинь тэр хүмүүс аалнаас айдаггүй. Тэр хүмүүс юу гэдгийг харахуугаас эсвэл өндрөөс хамгийн их юунаас айдаг гэж олон хүний өмнө илтгэл тавих айдас нэгчихсэн байна. За тэгэхээр яагаад энэ айдас нэгчихсаад байна гэд асуугаад тэгэхээр яагаад гэвэл энийг дэлхийн ямар ч сургууль заадгүй маа. Тэгсэн мөртлөө бид нарыг олон ангийнхаа өмнө лекцийн таймд бусдын өмнө илтгэл тавихыг шаарддаг. Тэрүүгээрээ үнэлгээ өгдөг. Бусдыг уралдуулдаг, өрсөлдүүлдэг. Заримд нь онцгой, заримд нь муу гэж ирээдүг нь яг тэгж урмыг нь хуглах маягаар, сүрдүүлэлт маягаар ингэж сургуулийн одоо орчин үеийн сургалтын системаа тэгж явагдаж байна. За яг тэр айдас, тэр олон хүний өмнө илтгэл тавих айдаснаас яаж одоо тэр айдсыг алгасах вэ гэхлээр иймэрхүү номнууд унших хэрэгтэй. Бид өдөр болгон хүмүүстэй харьцдаг. Яаж хүмүүсийг унших вэ гэдэг нь хамгийн чухал. Хин нэгэн чамд худлаа ярьж гин үү? Хин нэгэн чамд хин нэгэн чамтай сэтгэлээсээ харьцахгүй байна уу? Энэ зүйлсийг сурснараа амьдралд зөвхөн бизнест хэрэг болох. Энэ бол амьдрал тэр чигт яагаад гэвэл жишээ нь хэрвээ чи хин нэгэн чамд худлаа ярьж байгааг урдаас мэдээд арга хэмжээ авах юм бол дараа нь хуурталцсныхаа дараа чи илүү стресст орохоос зайлсхийгээд тэрнээс өмнө чи арга хэмжээ авч болно гэсэн. Тийм учраас миний хэлэх гээд байгаа юм эхний ээлжинд та нарын унших ном чи энэ ном. Доор би англи хэлээр өнгөө татах линкийг тавья. Тэгээд та нар ороод орчуулад магадгүй англиэр сайжруулж болно. Тэгээд ер нь бол энийг хэлэх гэж энэ бичлэгийг хийсэн.
Тийм учраас хамгийн чухал юм нь бид сургалтын орчин үеийн боловсролын системд хэр хитгээд хэрэггүй. Хүн болон сургууль сурах ёстой юм биш. Миний хэлэх гээд байгаа гол санаа. Бид номноос ямар ч дэлхийн шилдэг сургуулийн заадгүй эрдмийг бид сурах боломжтой. Гэхдээ бид номд шилдэгс эхлэх хэрэгтэй. Жишээ нь юу гэдэг хүмүүс их Грейн Таймс өдр гэх мэтчлэн номнууд уншдаг л да. Хайр, дурлал, одоо яг хүнд өгөөж болох ном байхгүй. Яг ерөнхийдөө эмэгтэй хүмүүс ягаад жишээ нь Грейн Таймс өдр мэтийн номыг худалдаж авч яана вэ гэхээр энэ иймэрхүү номнууд хүний мөрөөдлийг өөрсдөд нь зардаг. Ялангуяа өсвөр насны охтууд юмд их тэмтгий байдаг учраас яг Грейн Таймс өдр эсвэл Twilight гэх мэтчлэн романтик хайрын түүхтэй номнууд их худалдаж авдаг л да. Миний зөвлөгөө гэх юм бол энэ номнуудаас түр зур хоош тавиад өөрийн хувь хүний хөгжил рүү чиглэсэн номнуудыг авч уншаад дараа нь тэр бусад номнуудыг харах өнцг нь арай өөр болох. Яагаад гэвэл энэ номнууд, энэ дэлхийн шилдэг номнууд нэг шөнийн дотор нэг шөнө суугаад энэ номнуудыг уншчих юм бол чиний амьдралыг өөрчилнө. Тийм учраас ном унших хэрэгтэй. Ном уншсан төрүүлж бусдаас арай холыг харт юм байна гэдгийг би ерөөдөө ухаарч байж байна. Гэтэ би бол болоогүй. Үргэлж хөгжих хэрэгтэй. Үргэлж ном унших хэрэгтэй. Өөрийгөө болсон гэж юусоо бодож болохгүй. Хэрвээ чи өөрийгөө болж байна гэж бодгол юм бол чи буруу дэш ирж гин гэсэн үг. Би үргэлж өөртөө түшгээ чи болоогүй, түшгээ чи хүчтэй биш, түшгээ чи ухаантай биш, түшгээ чи дахиад хөгжих ёстой гэж өөртөө их байн хэлдэг. Гэхдээ би өөртөө итгэлтэй байдлаа хадгалдаг. Яагаад би та нарыг яг энэ зэг дээр очих хэрэгтэй гэж боддог. Чи өөртөө итгэлтэй. Гэхдээ чи өөрийгөө болоогүй байгааг мэднэ. Яг энэ зэг дээр л очих хэрэгтэй. Яагаад вэ гэхлээр хаяа чи өөрийгөө болоогүй мэдээд чи өөртөө итгэлтэй байдлаа алддаг. Энэ бол маш буруу. Чи өөртөө итгэлтэй байх ёстой. Чи мэдэхгүй зүйлээ би мэдэхгүй байна гэдээ нүр бартанд хэлэх ёстой. Нэрлэхгүйгээр хэлдэг байх ёстой. Мэддэг зүйлээ үнэхээр мэддэг чигээр наа. Гэхдээ өөрийгөө болсон гэж бодож болохгүй. Өөрийгөө болоогүй гэдэг бодол маань чамайг үргэлж цаашдаа улам хурдан хөгжөхөд тусалж дэмждэг. Тэгэхээр хүн бол эрт төгшөрдөг, хитрхи эрт төгшөрч хитрхи орой угаачдаг. Хитрхи орой угаачихын тулд бид ном унших хэрэгтэй. Хитрхи орой хүчрэхгүй тулд бид эрүүл мэндэд анхааралтай байх хэрэгтэй. Чамайг чи хідэн настай байх нь гол нь биш. Юм сургаад хизээч эртдэхгүй, бас оройтхгүй. Жишээ нь чи эрүүл байхад чи хизээч эртдэхгүй, хизээч оройтхгүй. Магадгүй чи хэсэг хугацаа алдсан байж болно. Эсвэл чи өөрийгөө эрт гэж бодож иж болно. Чи одоо 16 таа байж болно. Магадгүй би түвшгийн насан дээр очихороо хэдэн жилийн дараа гэж бодож магадгүй. Тэгэхээр хэдэн жил гэж бодохоор хол сонсогдож байгаа ч гэсэн нийгмэд цаг хугацаа өнгөрөх шүү. Тийм учраас тэр үед бэлэн байх хэрэгтэй. Өөрөө бэлдсэн байх хэрэгтэй. Амьдралд ямар нэгэн асуудал, ямар нэгэн челленж чамайг ерөөхдөө чамайг үргэлж шалгасаар байгаа бол шалгалтууд чамд ирсээр байгаа бол тийм учраас тэр бэлэн байх хэрэгтэй. Тэгээд эрт төгшөхгүй, хитрхи эрт төгшөхгүй, хитрхи орой ухаачихгүй. Аль болох эрт ухааж, аль болох эрт ухаачихын тулд ном уншия. Аль болох орой хөшрөхгүй тулд хэдүүлээ спорт хичээллээ. Тэгээд ийм байна. Ерөөдөө энийг хэлэх гэж энэ удаа бичлэг хийжлээ. Дараа бичлэгээр уулзлаа. Тэгээд баяртай, улам сонирхолтой, улам хэрэгтэй бичлэгүүдийг хийх болно гэдгийг амлая. Тэгээд дараа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.